Тийм ээ, би Лорентэй анх уулзсан байсан санаж байна. Тэр үед би үнэхээр тайван байсан. Ер нь нэг их тогтлоогүй учраас би энэ чинь угаасаа болохгүй зүйл хизээж тохиолдохгүй байсан гэж боддог. Амьдралдаа маш ховорхон тохиолддог зүйлүүд нэг байсан. Би үнэхээр тайван байлаа. Тэгээд тэр ажил авсны дараа 8 жилийн турш айдас төгшөрийн хамгийн хүнд үеийг туулсан. Тэр нь шууд бэртэй холбоотой байсан нь. Тийм ээ, шууд нэвтрүүлэг байсан болохоор дахин оролцох боломж байхгүй. Баг аргаар засах боломжгүй. Нэвтрүүлэг бүрийн үн би жинхэнэ найдас сандралын найрдаг байсан. Зүрх хүчтэй дэсэж их. Тэгээд чи сэтгцэн эмчэд хандсноо. Тийм ээ, 3 дахь удирлын үеэрээ сэтгцэн эмчэд үзүүлжсэн. Тэгээд ямар унш тавьсан бэ? Тэгээд зүгээр л чам төгшөрийн эмгэг байна гэж хэлсэн. Би тайзныг гэрлүүд яг үзүүлж итгэдэг байсан. Хин нэг нь тайз руу дайрч орж ирнэ гэж боддог байсан. Ер нь тайзын янзтай зүйлсийг төсөөлдөг байсан. Тийм ээ. Тархич нь үнэхээр бүх чиглэл рүү дохиод тэгээд дараа нь нүдэнд нь асуудал үүссэн. Хурлаг бүрхөвчин тутасны өрөвсний бодлоор юм стрессээс үүдэлтэй байсан байх. Гэтэл эмчнэр тэр очихоор юунаас босныг бид мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр тархич нь бүр илүү ихээр санаа зовж эхэлдэг шүү дээ. Бүх зүйл улам хурц. Тэр өрөвслийг намжаахын тулд надад энэ бичиж өгсөн бөгөөд тэр эмийн нөлөөгөөр хэд хөөрөлтэй хэлтэй бас миний хэлэхэд нэлээ хэцүү үе байсан. Надад хамгийн их тус болсон зүйл бол бяцлал байсан. Тэр үед би өөрийгөө баг хяналтаас гарчихсан мэдэрч байлаа. Би санаа байдал нэлээд хүнд болсон байсан. Тэр бүхний дундаас надад хамгийн их тус болсон зүйл бол чандаа сайлах хуслал байсан. Би чандаа сайлах хуслал хийж хэлснээр оюун санаа минь айж анхаарал төвлөрөл минь сэргэж эхэлсэн. Шүртэйгээ баян тэмцэж явсан. Надаас аль хуслал надад доктортой байдлаа дахин олоход туссан. Мэдээ зөвхөн хуслал хийгээд зогсохгүй эрүүл хооллож тохнол дасгал хөдөлгөөн хийж бие махбодоо тайван тэнцвэртэй байдлыг хичээдэг байсан. Өөрөөр хэлбэл оюун санаа болон биеэ бүлтэн дэмжихийг зорьсон юм аа.